Сайн байцгаана үзэгчдээ. Номын ертөнц нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаар тусгаар тогтнолын ордны 2 дахь урт байрладаг Eclipse ресторанаас хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр энэ үдшиж та бүхэнтэй амт нөхдийн уулзалт буюу мэдрэмжийн үдшийг хуваалцахаар шийдсэн юм онцгой урлагийг хүлээн авч яруу найрагч Эрдэнэ Солонгын энэхүү сайхан мэдрэмжийг мэдрэхээр хүрэлцэн ирсэн амт нөхөдтэй энэ үдшиж та бүхнийг хамт байлгах болно. Ингээ бүгдээрээ энэ удаагийн нэвтрүүлгийг эхлүүлье. Нэвтрүүлэгтэй хамт Majestic номын дэлгүүр байна. Савшин бүх ертөнцийг хурааж мандал болгон өргөснөөс нэг судрын өглөг илүү гэж бурхны сургаалд бий. Ариун судрын сан хүмрэг болсон Majestic номын дэлгүүрээс та хайртай хүндээ бэлгэн сонгоно. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Солонгосын шүлэг дуртай хүмүүс цугласан байгаа гэж бид үзэж байгаамаа. Тэгээд энэ үчиг бид за дуутай, хууртай, за мөн мэдрэмж өгүүлсэн тийм сайхан орой байгаасаа гэж хүсэж байна. Ингээд энэ үчийн гол зочин болж байгаа зохиолч, яруу найрагч Эрдэнэ Солонгохыг урьж байна. За мөн Исванс хамтлагийн багш их амархан. Энэ үдш өөрсдийнхөө дотоод дуу хоолойг сонсох гэж ирсэн та бүхэндээ энэ орооны мэндийг хүргье. Уран зохиолууд, урдагууд энтергээд айхтар тийм мундаг энтер юм ярихгүй. Энд дандаа миний ойр дотны найз нөхдөд ирсэн байгаа. Шүдэг яруу найраг сонирхож уншдаг шүдэг яруу найрагт хайртай ийм хүмүүс ирсэн байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд нэг оройч гисэн халуун дулаан аятайхан зөв эрүүл ингээд өнгөрөөё гэж хүссэн юм аа. Зүгээр яруу найргийн хувьд миний хувийн бодол үүтэй. Яруу найрагч нь тэр үнэлэмж нь нэг жоохон арай өөр өнөөгийн энэ байж байгаа арай нэг өөр байх хэвээр одоо нэг юу гэж хэлмээр энэ одоо хүн болгоно яруу найраг өөр өөрөөр хэлдэг байх. Миний л одоо бодож ойлгосноо нь нэг арай өөр л ертөнц байх хэрэгтэй юм шиг санагддаг. Гөр өөр гэхээр нэг харь гаргийн юм шиг яриад байж болохгүй л дээ. Ингээд сэтгэлээ ойлгоцдог, сэтгэлээ хуваацдаг, тэгээд яруу найрагт хайртай ийм дуртай хүмүүс зүгсэн байгаа учраас бүгдээрэнд нь сайн сайхныг өсөн өрөө хүрэлцэн ирсэнд баярлалаа гэж та бүхэндээ татаяа ингээд та бүхэн үдчийг бас хамтдаа сайхан өнгөрүүлцгээрэй гэж хүсээрэй. Миний тэжээсэн гэрэлт цох. Миний тэжээсэн гэрэлт цох. Миний яруу найраг анивчин гэрэлтсээр шөнийн цогнуудтай хамт асч унтран хундранд үлдсэн хурууны хээ хууцаа минь гэрэлт цох. Ялдан үдшгүй муухайн туйлд ядарч задарч цуглуулсан өгсөн амнаас үнтэй агшин хормууд минь өсвөл хоёулаанд удаан амьдрын өсөхгүй байсан ч удаан амьдрын олморын сайхан хөдөлмөрийн байдаг зүг турсан голдрлоо хэд өөрчлөвч гэр зүгтэл тэмүүлэн борооны хөнгөн өсөл хатад шалсан зүрхэнд хайр найргүй шажигнан онон бороо шиг хатад шалсан зүрх шиг миний тэжээсэн гэрэлт цог миний яруу найраг анивчин гэрэлтсээр шөнийн цонхнуудтай хамт асч унтран хундран үлдсэн борооны хээ хууцаа минь гэрэлт цог минь модод садаа мөчөр бүхнээ газар шигтгэн доошоргон мод шиг садаа мөчөр бүхэн шиг газар шигдэн дээш оргон миний тэжээсэн гэрэлт цог миний яруу найраг өсвөл хоёулаанд удаан амьдрын өсөхгүй байсан ч удаан амьдрнаа. Адар бороо ширүүлсэн орхон айлын хаалгыг би торшоо
Аярхан нэгдэх түүний цаа чамайг байчиж бодсонгүй Одшоводтай зүгчи надаас нис чигсэн огт хотлаа юм шиг Анжилүүдтэй зүгчи надаас асарсаа Одоогн ирэх юм шиг Бартом харцмэн балмагдаач Босхийг чинь би алахлаа Багтуч ядах үгэнэж Сэтгэлээ нэг амраю Одшоводтай зүгчи надаас нис чигсэн огт хотлаа юм шиг Анжилүүдтэй зүгчи надаас асарсаа Одоохн ирэх юм шиг Яг энэ үйлчлэгийг ямар нэгэн албан ёсны хүртэлбэргүйгээр ерөнхийдөө бидний нөгөө өөрсдөө хөглөө явуулдаг агшнууд байдаг тийм ээ. Тэр бүхэнд мэдүүлээд ингээд цааш нь үргэлжлүүлээ явъя гэж бодсон учраас надад ямар нэгэн бэлдсэн шүлэг авах. Ахиад жоохон цаг байсан бол та бүхэнд нэг цоош нь авьяасаа үзүүлэе гэж бодсон. Гэвч бэлтгэж байгаа юм дараа нь бас боломж олох байх гэж найдаж байна. Энэ үдшнийг одоо мартагдчихгүй гайхамшигтай болохоос илүүтэй нэг үг ч гэсэн нэг мөр ч гэсэн та бүхний сэтгэл зүрхэнд хадгалагдаад тэр сайхан чин сэтгэлийг чинь хөглж байх болтугай гэж ерөөмөр байна. Бас бид хоёртой хамт байхаар хүрлцээрсэн. Ерөнхийдөө нөгөө нэг албан ёсны бус нөгөө найз нөхдөө ингээд ширээ тойроо суудаг тийм л нэг үдшилэг үдэш болоосоо гэж хүссэн учраас албан ёсны бус өрнөж байгааг уучлаарай. Гэхдээ чадах хэрэг энгийн бөгөөд орой нэг сайхан зоогоо барихтаа бид нөө буу авдаг шиг тийм сайхан үдшиг та бүхэн бэлгэлээ гэж хичээж байгаамаа. Баярлалаа найз нартаа. Бас одоо миний найз намайг юм болгосон. Эрдэнэ залуу уран бүтээлийн өндөр амжилт хүсье. За энэ орой арга хэмжээнд хүрэлцээсэн та бүгдэндээ энэ орой мэндийг хүргье. Тэгээд бидний солонгийнхаа энэ сайхан арга хэмжээнд зориулаад өөрийнхөө нэг шүлгийг за нэг хэл шүлгэж чуу. Намайг Хуанлын хуудас бүртээ инээмсэглсэн мэдтэлсээр зэрэхэд урдчнын оддыг өглөөгөр цэвэрлэг чимгийн шүүрдээд хажчихсныг модод юу ч хараагүй дээр эсгэж салхи юу ч сонсоогүй мэд эсгэрч шөнийн явдлыг надаас бүгд нуун шүдний сойз гарын савнгийн оролцоотойгоор урд шөнийн зүүлнээсээ сая нэг салаад өвгөн хүлээ шиг хөгшөд хаа нэгтэй нарлаж эсгэлэн дарс шиг охид хэн нэгнийг хоргоон салхилах нууцаар дүүрсэн их хотын урсгал хөлнүүдэд нь алхдаг өдрийн явдал надад бүгд сонирхолтой. Намайг цахилгааныхаа тоолуурыг түр амсхийг нь зогсооход өвгөн сахиул ороодаг тамхиныхаа цогоор тэнгэрийг хідэнтэй цоолж оддыг урдна. Шууд нисэлдэж энэ тэн жирхэм болж хаалга үүд болгон бат бүх цойжлогдоод хаа нэгтэйгээс надаас талдуур ямар нэгэн хуйлдаан бэлдээд шөнийн явдлыг надаас бүгд нуун намайг эзгүйд. Яруу найраг гэж юу юм бэ гэж надаас асуув би их товчноор би чамд хайртай гэдэг үгийг би чамд хайртай гэж хэлэхгүйгээр бичхийг л яруу найраг гэж би ойлгоод байгаа. Тэр нь бол өнөөдөр бүх урлаг бүх үүргээсээ татгалцсан энэ үед бүх урлагийн тухай манай инженеч их сайхан үг хэлсэн шиг надад санагддаг. Тэр нь юу вэ гэхээр зэрэг хүний сэтгэлийг хөндөж ис чадвал хөнгөн биерийг хөшгөх хэрэг юу гэж. Тэгээ энэ бол хэрвээ хамгийн том шалгуур нь бол чиний тэр хийгээд байгаа юм дээр чинь хүний сэтгэл хөдлөх нь үгүй юу? Хүний сэтгэлийг утсыг чиний тэр бичээд байгаа уншаад байгаа хөгжмөд байгаа юм хөдлөх нь үгүй юу? Хэрвээ тэгжил чадчихвэл тэр хөнгөн биерийг хүссэн хэрэг гарах нь дээ. Ийм бодолтой байдгийг
Алсаас чамайг санахад алс гэж үгүй. Ойроос чамайг харахад ойр гэж үгүй. Хавирган сартай бадаг салхи дагаж хөдлөөд сандрахтаа түүнийг барин алдаж амдвч чамайг төврөн зогссоор анхны шөнөгийг өнгөрүүлж үлээ. Чиний талыг нэмээд сайхны тухай, хоосны тухай, чиний тухай бүх мөрөөдлөн нэрдээд унтдаг. Сарны туяа хаанаас л хаанаас нохон санаж ядаж байхад сарч бас юу дээ. Одоо газар түгээд орны цагаан хэрэглэд тэнгэрийн заац шиг гэрэлтэхэд сарны тал дээр чиний талыг нэмээд сайхны тухай, хоосны тухай, чиний тухай бүх мөрөөдлөн нэрдээд унтахаар хэлээ. За нэг юм шүлэг байна. Донзаарчиг учирмөгц сэнгэлсэн уран гол шиг үйлчнэгээд дуу байдаг те. Тэрнээс яагаад учирмөгц гэдэг. Ярих чинь, инээх чинь, явах чинь, ирэх чинь, яагаад чинь яагаад чинь гунах чинь, амьсгалах чинь, амир чимээгүй байх чинь, уурлах чинь, ойлох чинь, санаа алдах чинь, санаандгүй шүргэх чинь, босох чинь, суух чинь, болгоомжгүй үнгэх чинь, харах чинь, ширтэх чинь, хайрлах, үзэн ядах чинь, учирмөгц мартагдаж, салмагч санагнаа. Нэг юм учиртай шүлэг байна. Шиврээ бороо зүн насч сэтгэл зүрхэд бин гойны нэгэн тоцсон миний багнаас нэг хичээхгүй он жилүү хаврын цэцэгмэ ахны дөрвэ хагдар чангэж би яхан санан бэлээ o hartne Ermeke kozon bir bıkmasken Ergüç haraldı aslan otsa Foni urçinin her Menin orokin udignece Havrin tetikme Ahne dolarme Haldar çangeç Yakhsan bide o hartme Kuni yaşlangin endirdin zam Kısleri dükür için yalda Telgın çinimin dolan işer Tağır güç naktakam Havrin tetikme Ahni dolarme Hagda Çalgıç bir yaksan bir de Beni sitin dursa Şirekim barone Hukut nasigme Çin haşin avçotun ve uhatme Тэрс найзынхаа үгсгэн дээр найзтайгаа багийнхаа дуулахыг боломж гаргав. Уул нь рокос өвний хөвгтэйс бид чи хайр намосад зүудэн дүнэж хайртай гисэтгэл зүрхэн онцолж тэрээр уухан миний анхныхаа хайр намосад зүудэн дүнэж хайртай гисэтгэл зүрхэн онцолж тэрээр уухан миний анхныхаа Хөөсөн чөлөөгөр нарны туяа гэж бүдгийн анар сэтгэл гэрбиг явчих Хүсдэг болсон хайраа зүд биш байгаасаа гэж Бодсон бодсон сэсвхнэр аргадан хайрын намосадыг зүудэн дундулж хайртайг сэтгэл зүрхэн онцолж тэрээр уухан миний анхныхаа
Өөдөн бүлээж хайртай гих сэтгэл зүрхэн сүлж Цэрэроха миний ахныхаа хар сэтгэл хоёр хамтдан хизээч байдаггүй. Харин хаан авиас абуун сэтгэл хоёр нэгэн дор цохиж байдгийг өнөөдрийн энэ үдшээс бид бэлхнээ харж байна. Ингээд энэ үдшийн гол хүмүүс болсон Эрдэнэ Солонгос гүзээлзэг нийттэй нэг хөөрхөн анхны номорон энэ Монголын утга зохиолд орж өөрийнхөө хэр чансаатай найрагч болохон харуулж исэн. Монголын утга зохиол ерөөсө хүүхэд унших юмгүй, хүүхэд байтугай үүхтэж гисэн, төөрч гисэн үед хишигт гэдэг нэгэн сайхан номоор өөрийгөө тунхаглан зарласан Болор Эрдэнэ хоёрыг бид нар өнөөдөр ямар уран бүтээлчд болж вэ? Ямар хэмжээний хүмүүс болон өсч вэ гэдгийг та бид бэлхнээ мэднэ, Монголын уншигчид бас мэднэ. Ингээд та хоёртоо та бүхэндээ өндөр амжилтыг өсөн өрөөй явж биерээр бичсэн бүхнийг балтаар өгөө болгож болдгүй шиг сэтгэлээс бүтсэн бүхнийг Болор Эрдэнэ маань хэлснээр зүрхэнд үйлдвэрсэн бүхнийг он цаг дийлэхгүй. Тийм учраас та хоёр маань бидэнтэйгэн цуг дийлдэшгүй байх болтугай гэж хүсье өрөөё. За ингээд би Алтан зэгсийн ангир номноосон санаа алдалт шиг их орон гэж хэлгээ уншия. Санаа алдалт шиг их орон сая 500 гаруй дээгүүрчин би хөндлөн гол дэнэж сахаргой дээдэн сэмэрхийг юм чинээ сандлаггүй цаадагтай талын чин шорог эдэглэн хэвтээ сайхан чиг их орон гэж би аяархан шүндэг сая саадаг чин ганцхан дөрөв билээ би олныхон дунд шахалдан хувирхан заяагаа нийтгэж орох борооны тусал орох бороонд чин огторгын хуранд чин орхон юм чинээ саналгүй. Наарита дахиад хоёр дүүтэй хоёр сайхан уран бүтээлтэй сайхан бүхнийг хүсье өрөөй. Зүрхэнд өрчлөө суухгүй бол зүсэнд өрчлөө суудаггүй. Он цагийн хуулийг дагаж амьдраарай. Он цагийг бид нар зөвхөн хайраар даван туулдаг, зөвхөн аяатаар даван туулдаг. Монголын их утга зохиол тийм байх болтугай. Баярлалаа. Түүнийхээ хайрлаж байсан бүхнийг би хайрладаг. Тэр минь их төлөв төвшин хүлээцтэй хэрнээ дотроо гүн бясалгал агуулж авдаг хүн. Түүнийг таних олон хүнээс түүний минь тухай зөвхөн сайн сайхан сэтгэлийг л сонсож болно. Эмэгтэй хүндэл баймаар зөөлөн сэтгэл, элдвт шархалдаггүй айдуу аран шин хажуу ордоо байгаа бүхнийг гэгэрүүлэн синхруулж, зөөлхнөөр учирлан ойлгуулж, орчлонгийн мөн чанарыг шударгаар мэдрүүлж ядагт нь хүмүүс ихээр татагддаг юм. Түүнд минь байдаг хамгийн үнэт чанар бол чин сэтгэл. Тэр минь нэг л хайрлсан бол чин сэтгэлээ зориулдаг. Нэг л итгэсэн бол чин сэтгэлээ дэлгдэг. Харин тэр минь нэг л гомдсон бол хизээж эргэж хардаггүй. Түүнийгээ олж авсандаа, түүнд хайрлагдсандаа би хязгааргүй баярлдаг. Тиймээс л түүнийхээ хайрладаг, хайрлаж байсан бүхнийг нь сэтгэлдээ багтаан амьдарч чаддаг юм. Түүнийхээ шүлгээс л би амьдралыг хайрлах, өөрийн үнэт чанарыг улам ихээр гэрэлтүүлэх ухаарлыг олж авдаг. Яруу найрагт анхаарал хандуулж байгаагүй хүмүүс ч түүний үлдээсэн дөрвөн мөрийг уншаад өөр ямар нэгэн тийм зүрхэнд нэвчсэн үгсийг нь дахин олж унших гэж ирмэлцдэг болсноо хүлээн зөвшөөрч байсан олон тохиолдол бий. Салхаар шийдсэн хосууд түүний минь шүлгийг уншаад эргэн эвлэрч аз жаргалтай амьдарч байгаагаа нуулгүй бичиж байсан явдалч байдаг. Түүнд минь би гих омогшил над шиг хурц омолон чанар үгүй. Гэхдээ түүний минь сэтгэл зүрх дотор жинхэнэ өөрийн биегээ ойлгосон, түүндээ үнэнч байж чадсан, цаашдаач зам хазаахгүй жинхэнэ өөрөөрөө амьдарч чадах тийм үнэн оршиж байдаг.
барагтай л бол дуугараад байхгүй ч итгэсэн хүнтэйгээ хідэн зунаарч хүүрнэж чадах түүний үг яриа бүхэнд үнэн бас чин сэтгэл маш их ухааруулах хүч чадал оршиж байдаг. Тийм их багтаж ядсан гэрэл гэгээнээс хагаслан гаргаж өөрийгөө уудлах боломж түүний шүлгүүддэл байдаг байх гэж заримдаа би боддог юм. Тиймээс хэдийгээр шүлгийн хоёрхан төвөр гаргасан ч шүлэг бүртэн мөр шад бүртэн үнэнт зүйлс нуугдаж байдаг. Тиймээс ч түүний минь шүлгүүдэд дурлагсад түүний шүлгүүдийг ирж хайсан хүмүүсийн цуваа өдөр ирэх бүрт нэмэгцээр байгаа. Чи яг зун шиг ус чинь ой шиг Өдрөө хараарай. өд чинь шөн шиг чи яг зун шиг чиний хаашаа чинь нэг л алхвал төөрч мэдэх учраас би чамайг одоо болтол хэвэрсэн хэвэл чи яг ус шиг урагш нэг л алхвал хөл алдах учраас анх чамайг харсан тэр газартаа би зогссоор байна. Чи яг бороо шиг чи үүд шиг чи нар шиг миний үүд миний бороо миний нар учраас би чамд хайртай. Яа. Ер нь солонгол нэг иймэрхүү юмд их гарч ирэх тун дургу өгнө л дээ. Тэгээ өнөөдөр харин энд ингээд сууж байгаад нь бас маш их баяртай байна. За өнөөдөр энэ цугларсан бүх хүмүүстээ энэ үдшийн мэндийг хүргээд мэдрэмжийн үдштэй хамтдаа байгаадаа баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд Болор Эрдэнэ Солон хоёртой хайртай гэж хэлгээс өөр үг бол одоохондоо олдох байна. За сайн байцгаана уу? Та бүгдийн энэ үчийн амар амгалан айлтгая. Би бас нөгөө Facebook-ийн найз улаан халаачтай өхөн байна. Дандаа Facebook-ийн найзууд байна тийм ээ. Сая нэг хэд хоног өнөөдөр шүлэг сонсох их сайхан байна. Яагаад гэвэл сая нэг 20 хэд хоног энтгэг орноор яваад дандаа бурхан буддаа шүтэж яваад хам уурахтай яваад маний эднийхэн гэдэг үгийг асар ихээр сонсож байгаа. Өнөөдөр шүлгээ сонссон чинь энэ чинь өөрийнхөө ертөнцид эргээд ирсэн чинь их сайхан байна. Хаврын урилгыг илгээж ирсэн бас яруу найрагч хүүхнүүдтэйгээ бүдээрэнтэй намрын мэдрэмжийг бас түгээлсэж байгаадаа баяртай байна. Тэгээд Өсвөр шүлэг байдгаа. Сүүн ингээс нь буян урсаж сүүдрэгч дарах шидтэн байдаг. Өглөөр нь төлөө өдөш найргүй. Өнөөдрийн төлөө өчигдөр амарлаагүй. Өсвөр хүн шүлэг байдаг. Бүтэн найргүй. Шүн л байдгаа. Яа, баярлалаа. За баярлалаа. За эмэгтэй хүн гэдэг жүжигээ уншиж өгнө үү? Миний нэрванаг зөвхөн тухайгаа ярьж сонирхолно гэсэн байна. Эмэгтэй хүн бид би бол өөрөө эмэгтэй хүн юу дуртай л да. Тэгтээ юу буруу утгаар нь ойлгочих юм. Айгу одоо их тийм эмэгтэй хүн судлаач гоё байхгүй юу? Тэгээд түрүүний нөгөө энэ гарч ирээдсэн том гэдэгтэй чинь манай хайртай өсгөө юм байгаа шүү дээ. Тэгээд бид тэр одоо 4 хүүхдээ дөрүүлэх гэж байгаа. Тэгээд хайртай шүү. Тэгээд бүх юм ингээд зочдод ингээд аваад хүн шиг аваад өөрөө нэг хэлбэр төрсгөө шиг яриад байгаа шүү дээ. Тэгээд яг хүн эмэгтэй хүн яг босоо хэлсэн байдаг л та нөгөө хонгор найз өдрөө бичээд айхтар ингээд хэлж хэлж байгаа хамгийн сүүлчийнхээ юм дээр хэлсэн байдаг байхгүй юу. Цорын ганц зөвхөн эмэгтэй хүн чиг үнчээр хайрч дурлах юм боломж байна гэж. Хуулиар засчулдгүй юмыг урлагаар засдаг. Урлагаар засчулдгүй юм хуулиар засдаг. За тэгээд дээр нь хамгийн том нөлөөлөлтийг бол шашнал гэж ингэж ойлгодог. Тэгээд энэ амар амгалан бол хүний хүн байлгах, тайван байлгах. За тэгээд тэндээс хүн хамгийн дээд оюуны цэнгэлийг идэх. Энэ бүхнийг л одоо амар амгалан гэж хэлэх бах. Тэгээд амьдралаас үнэтэй миний нирвана гэсэн үгтэй хэрвээ манай зохион байгуулагч байгаа бол тэр үг төгсгөлт нь тавихгүй бол одоо хүн амтай хоол идж явах цац зүргээгээд манай их амгалан бас би бол Битцэн Джон Леннонтой их адилтгаж нөгөө хувь шинжээр дүгнэдгийг тэгээд найздаа уран бүтээлч нөхөртөө баярлалаа гэж хэлье. Тэгэхээр
энэ үдшиш онцгой урилгыг бас хүлээн авч мэдрэмжийн үзчээр аялсан анд нөхдийн уулзалт сайхан болж өндөрлөө. Тэгэхээр энэ уулзалтын бас сэтгэлдээ бид нартай хуваалцаач. Тэмдэж үнэхээр баяртай байна. Бас ийм сайхан арга хэмжээг зохион байгуулсан танаа нэвтрүүлгийн хамт олонд бас баярлалаа гэж хэлмээр байна. Их олон юм бодогдож байна. Тэгээд яг эндээс одоо юу гэдэг хүнд найз нөхөд гэдэг юм уу уран бүтээлч одоо ийм туршиж тулах хүмүүс их чухал байт юм байна. Тэгээд ганцаараа одоо энэ арга хэмжээг яаж авч гарнаа л гэж ихтэл бодож исэн. Тэгэл манай яруу найрагч найз нар орон зохиолын хүмүүс тэгэл ойр дотныхан маань бол зүгээр өргөөл аваа явчихна. Дээр нь бидрийг энд бол ганцхан юм холбож байгаа. Тэр бол тэр орон зохиол яруу найргаар дамжиж тухайн хувь хүнд одоо төрж байгаа мэдрэмж тэр юу гэдгийг одоо таашаад гэдэг юм үү те тэр зүйл бол хамгийн чухал. Тэгээд ямар ч байсан өргөцсөн зочд маань сэтгэл гонсгор буцаагүй байхаа. Тэгээд энэ удаа бол үүргээ бол ямар ч байсан нэг гайгүйхан биелүүлчлээ л гэж бодоол тэгээд нэг том амьсгаа аваад сууж штэ. Яг нөгөө ном төрсний дараа хүмүүс номын баяр гэж хийдэг бол яг ном мэдлэгийн өмнөх одоо промошн хийлээ штэ. Яг нөгөө юм нөгөө энгийн байх тусмаа агуу гайхамшигтай байдаг гэд ярьдаг. Тэгээд ер нь бол бид нар ингээд уран зохиол, урлаг, ном одоо ингээд зурагт үзэхээр зурагтны яриагаар хүмүүс яриа л те. Кино үзэхээр киноны хэлээр яриа, сонин уншихаар албаны сонины хэлээр яриа ингээд биш те. Гэтэл эн чи хаана хүн хүнийхээ яриагаар ярих юм бэ те? Хаана ингээд хүн хүнийхээ сэтгэл зүрхийг сонсож болох юм бэ? Сонин, кино, жүжиг, ном те бүгд л нэг тийм номын хэл, сонины хэл, киноны хэл, жүжигийн хэл энэ төр яриад байна шүү дээ. Энэ удаа бол хүн хүнийхээ хэлээр яриад хэлээр яриад зогсохгүй тэр хүний хэлний хамгийн дээд илэрхийлэл болсон тэр яруу найргийн хэлээр бие биентэйгээ ойлголцсон гэдэг бол бас л их сайхан тийм зүйл байна. Тэгээд ирсэн хүмүүс маань ч бас их сэтгэл өндөр байх шиг байна. Дээр нь ийм олон хүн бас ирнэ гэж нөгөө хэлэхэд бол ботсонгүй. Ягаад гэхээр зэрэг одоо бол ерөөхдөө хосон шог үзээд зохиолын дуу сонсоод тэгэл нэг хосон шогийн кино үзээд эсвэл их сайн одоо PR сурчлагатай ийм тоглолтуудыг үзэж штэ. Зүгээр одоо яруу найраг бол нэг хязгаарлагдмал хүрээний тэр тусмаа одоо бидний хийгээд сонирхоод байгаа яруу найраг бол тодорхой төвсний хүмүүс байх ёстой энэ төр гэж боддог тийм ойлголтууд байсан л та. Гэтэл энэ удаа бол үнэхээр одоо бас нөгөө зай талбай маань багтахгүй томсгоол энэ төр те зочд маань ингээл нэмэгдэж ирээд ингээд нэлээд тийм гайхлаа. Дээр нь их сайхан тийм гоё гэгээтэй юм орон зай байгаа юм байна. Энийг бид нар бас зөв олж хараад зөв хүрх юм бол манай зохиолчд яруу найрагчд бол бас боломжууд байгаа юм байна гэдгийг бол олж харлаа л. Яруу найргийн маш олон сайхан номнууд гараасаа яруу найргийг мэдрэх маш олон уншигчид байгаа шүү, байгаа юм байна. Тэгээд энэ үдшийг бас мэдрэмжээрээ хөвгөлсөн танд баярлалаа. Тэгээд удахгүй шин номын нээлтэн дээр уулзцгаая. За баярлалаа. Тэгээд энэ даруухан энэ ороог бас хамт өнгөрүүлсэн бүх хүмүүстээ шүлэг яруу найрыг сонсож өөртөө шүлгээ авч дууга гарч ирж дуулсан те бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Одоо зүгээр бид нар нэг айхтар ингээл яруу найраг гээл урлаг гээл ер нь тайз мэж гээл их том юм ярьдаг л да. Тэгээд тэр том юм бол айгүй энгийн зүйлээс эхэлт юм байна. Дээр нь бид нар хүн учраас хүний айгүй их ойлгох хэрэгтэй юм байна. Тэр нь жүжиг байх юм уу, кино байх юм уу, дуу байх юм уу, юу байх нь те. Юу байх нь хамаагүй хүн бол хүнээ айгүй сайн ойлгох хэрэгтэй юм байна. Бие биенийг ойлгоцож авах хэрэгтэй юм байна. Дээр нь бид нар хүмүүсийг ингээл ном уншдаггүй одооны залуучууд ялангуяа одооны хүүхдүүд гээл ярьдаг, сүмжилдэг байхгүй юу. Гэтэл үгүй тэр ном уншдаггүй гэж яригддаг байсан 90 хэдэн он бол өнгөрсөн байна. Маш их ном сонирхдаг, ном уншдаг ийм болсон байна. Ном уншина гэдэг бол дотроосоо хүн гэрэлтэн гэгээр нь юмыг ойлгоно одоо их сайхан болно л гэсэн үг. Тэгэхээр зэрэг манай залуучууд манай энэ уншигчид за манай энэ жирийн сайхан иргэд маань номыг их уншдаг болжээ. Тэр чинээгээрээ бол бидний амьдрал манай нийгэм бол гэрэлтэй гэгээтэй байх юм байна л гэж харж байна. За баярлалаа. Монголд минь гайхалтай юм боломжтой. Түүний нэг нь мажастик дэлгүүр мөнөөс мөн далайн төрлөг мэт их ном давлгаалж байна шүү.
даруй түргэн ирж дээдийн бэлэг номоо авцгаа. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе.